Студид одоо ярилцах зочид ирсэн. Би бас нэлээд олон жилийн хугацаанд бас ярих юмсан ер нь бас дотоод мөн чанарын уудлал баримттай их олон агуулга нийгэмд ил болондоо гэж бодож явдаг ийм кейсүүдийн нэг л дээ. За энэ хүн бол одоо шинэ намын удирдах зөвлөлийн гишүүн одоо эдийн засагч Баярхуугай. За урилга хүлээж авсанд баярлалаа. Сайхан авалж байна. Монгол улсын ерхий сайд оюун эрдэнэ Улаанбаатараас ирж буй нэвтрүүлэгч ярилцлага өгөхдөө системийн авилга ухсрагдсан он цагийн эхлэл нь Санжаа сүрэнгийн зориг гэдэг улс төрч алагдсан он цагтай давхцдаг. Элбэг дөржиг ерхий сайдын үүрэг гүйцэтгэгч байх үед ерхий сайдаар томилогдох нь маш тодорхой болчихсон зориг гэж улс төрч бусдын гарт хорлогдсон гэж мэдэгдлээ. Харин ерөнхийлөгч асан элбэг дөрж Америкийн нэгдсэн улсаас ярьцлага өгч тухайн үед Санжаа сүрэнгийн зоригийг ерхий сайдаар томилох асуудал огт яригдж байгаагүй зэргээр үгүйсгэв. Энэ талаар Монголын анхны компаниудын нэг Монсоник группийг үүсгэн байгуулагч эдийн засгийн ухааны доктор Төмөрдөчийн Баярхуутай ярилцлаа. За элбэг дөржгийн яриагаар би бас асуулт ахилж гэж бодож байна. За ерөнхийлөгч асан элбэг дөржиг бол нэг юм зүйл хэлдэг шүү дээ. Яг тэр хэрэг явдал болсон 98 онд бол бид нэр одоо хамгийн сайн найзгаа би алж маш хүнд цогцолд авсан. Тэгвэл бүр байж болох одоо бүх одоо хууль хяналтын байгууллага руу хандаж ингэ шахалт төгсөж бүр сүүлдээ Америкээс одоо тусгай хүчний байгууллагуудыг хүртэл ирж одоо энэ хэргийг илрүүлж өгөөч гэж хүсэж исэн гэж. Тэр энэ харилцааны хувьд бол та бас нэг тийм жоохон өөр хандлага яриад байдаг шүү дээ. Яагаад гэдэгтээ үнэлэлтэй хариулт өгөх. Элбэг дөр зориг хоёр хизээч найз байгаагүй хон чон шиг би энэ үзэж чаддггүйсэн. Энийг бол би баталгаатай гэрчлэн тэр үеийн бүх хүмүүс гэрчлэн. За яагаад тэгэхээр 90 оны арсан өвсгийг нэрлээд байгаа одоо юуг нэрлэх нь хамаагүй. Тэгэхээр тэрийг гол санаачилсан философч нь ерөнхийдөө тэрний гос гаргалгааг хийжсэн үн нь бол зориг. Тэнгуут удахгүй нөгөө элбэг дөрж маань энэ тэнд овоорцсон хүмүүс төр очиод пофрод микрон шүүрч аваад хурдан гарчдаг тэр нохоо залиараа нэг мэдсэн чинь зориг хажуугаар орж ирээд арчилсан хөвсгөл холбоо гэдээ явцсан. Анхны байгуулсан зориг. За тэгээд дараа нь 92-оос 96 онд бол зориг нь гишүүн болж чадаагүй элбэг дөрж байж байгаа нөгөө тагнуулын хэрэгт холбогдоод өөрөө гишүүнсээ төзөлдсөн. За тэгээд 95 онд Монголын арчилсан намын даргын сунгаа болоод халзан гамболд элбэг дөрж хоёр өрсөлдөө элбэг дөрдөн дарга болсон. За тэгээ би өөрөө эднэртэйгээ маш ойрхон бүгдэндээ нийлж явдаг учраас маш сайн мэдэж штэ. За тэгээ 96 оны сонгуульд ялахад намын дөрмөөр намын дарга элбэг дөрж ерөнхий сайд болох байсан. За тэрийг тухайн үед нь Баабар халзан гамболд болон бус хүмүүс хуйлж жагаад инх сайхан энэ хуйлж жагаад тухайн ерөнхийлөгч Очир Баттай хуйлж жагаад намын дөрмөнд заасны дагуу элбэг дөрж болох байтал элбэг дөржийг болгоогүй инх сайхан болцсон. Элбэг дөржид их хурлын дэд даргын албанчаар оногдсон. Тэр цагаас ихтэй манай ерөнхий сайд болохын тулд намын дөрмөө хэрэгжүүлж болохын тулд инх сайхныг унгах тэмцлийг эхлүүлсэн. За тэгээ инх сайхныг та нар санаж байгаа бол тэр 4 сарын 98 оны 4 сарын 22-ны өдөр элбэг дөрж ерөнхий сайд болсон гэж штэ. Тэгэхээр тэрний өмнөх өдөр байна уу 2 хоногийн өмнө байна уу? Тухайн үе арчсан холбоо эвсэл гэж. Арчсан нам социал-демократ намаар эвсэлсэн байсан хурал болоод тэр хурлаар миний санаж байгаа 3 хүн 4 хүний саналаар намын дөрмөнд заагдсан намын дараах ерөнхий сайд байх ёстой гэдэг шийдвэр гарч иж нэгд намын шийдсэн учраас инх сайхан ажлаа өгөхөөсөр аргагүй болсон. За тэр хурлыг хуралдуулж өөрөө огцрохгүй тулд тэр хурлыг хийлэхгүй хэдэн сар инх сайхан байрсан. Дээр нь элбэг дөрж амар жаргал одоо хэн байдیں۔ Батуул мөл Баабарыга бүгдэн дээр нь хэрэг үүсэн шүү барин шүү гэд инх сайхан маш хариг сандаад бүгд айцсан байсан. Одоо бүр салахын аргагүй хоёр найзыг бүр хончон байсан гэж хэлж байна. Хончон угаасаа үний юм чи. Харж ийсэн үү та? Үнэн байл гэдэг. Би одоо дахиад тайлбарлая. За тэгээд инх сайхныг огцруулсанд бол намын хурал хийх хэрэгтэй болсон. Намын дарга ерөнхий сайд байх ёстой гэдэг хурлын шийдвэр гарч огсох өргөдлийн өгүүлэх хурлыг талигач зориг удирдсан. Өөрөөр хэлбэл элбэг дөрж Баабар хин одоо энэ Батуул бүгд айгаад тэр хурлыг удирдах чадахгүй. Тэгтлээ инх сайхнаас айдаг гүлгүүд байхгүй юу? За зоригийг хурлыг удирдуулахын тулд гэрт байж хад 3 цаг хавцаа Батуул манай гэрээс намайг ирж аваад за тэгээд зоригоор хурал удирдуулахгүй бол бид нар дийлэхгүй байна. Зориг бид нар муу учраас одоо та нар минь яриач хөрөөч гэж. Үнэхээр элбэг дөрж зориг хоёр сайн байсан бол элбэг дөр тэгж ярихгүйгээр өөрөө очиж зоригтойгоо хурлаа удирдуулчих штэ. Мөн үү? За тэгээд тухайн үе засгийн газар 9 яамтай байсан. Тэгээд дэд үтсийн сайдаар зоригийг 51-д тохиролцчихээж хурал удирдуулж инх сайхныг огцруулсан байхгүй юу? Тэнгуутаа элбэг дөр шууд өөрөө ерөнхий сайд болж авчаад дараагийн 7 хоногт нь 9 сайдынхаа нэрийг оруулахдаа тухайлбал Баабар сангийн сайд, Баяр цогт, байгаль орчны чөлөө, сайхан бэлэг боловсролч чөлөө баахан сайдуудыг тавиад явахдаа дэд үтсийн сайдаар тохирсон байсан тохироноосоо мөрөөд зоригийн оронд казино болохыг дэвшүүлсэн байхгүй юу?
Та одоо давхантай түүх үзчихээ. Тэгэнгუут нь анх удаа Монголын түүхэнд Тэд зоргоолсон дэд үтсийн сайд болоо гэсэн. Тэгээд би дахиад тайлбарлая л да. 9 хүний нэрийг өгөхдөө дэд үтсийн сайд дээр нь казино батлахын нэрийг өгсөн байхгүй юу? Тийм учраас түүх үзээ гараад ирчихнэ. Энд чинь нөгөө нэг одоо манай оюун эрдэнэ тавиад байгаа протокол тийм муухай залтай зоргийг ашиглаж Чингис хааныг огцруулчаад тэгээ өөрөө зоргийгоо мөрсөн хүн байхгүй. Ямар юмны найд. Тэгээ яасын цаашаа. Тэгээ сонсч. Тэгэнгუут нь тэр оройн ёстой нөгөө зоригтой нийлдэг маньвит одоо социал демократын Хаагамбатар гэдэг наран гэлгээл бүгдийн асуудал гараад ирнэ. Бүгдээр нийлж жагаад мөн тухайн үеийн махныхантайгаа нийлж жагаад нууц сан дураалтаар орж ирэхэд 8 саяын дэвшчихэд казиног нь унагцсан байхгүй юу? Тэгээ казино чинь Баабур өрөөнд орж агсан тавиад үнсний сав шидлээ мэдлээ. Түүний танд мэдээ үзээрэй. Тэгэхээр ямар юмны найз байх элбэгдэрч зориг хоёр найз байсан бол амлсараа дэд үтсийн сайд болгоно үстэй. Тэгтэн зоригтой хамтарч ажилладаг хүмүүс нь коновчт нь нийлж жагаад казиноны хотыг ганцхан 9 сайдаас нь сугалж унгаад тэгэд дараагийн логт нь эцсийн дүрэнд аргагүй ихэн зоргийг дэд үтсийн сайдаар оруулж батлуулсан байхгүй юу? Нэгдүгээр кейс нь. За хоёрдугаарх нь юу ихэ та нар сайн санаж байгаа. Яг 3 сар болчиход тухайн үеийн Ардын банкыг өөрчлөө Сэргээн Босготын банк болцсон байсан банкыг $5 сангийн сайд Баабар ерөнхий сайд элбэгдүрт нэр $5 голомтод хувьчилсан байхгүй юу? Үнэгүй хөр хил ум гарна гэдэг $5 шүү. Өөрөөр $5 банк хувьчилсан. Банкнд Сэргээн Босготын банк уу хуучин одоо Ардын банк нийл Ардын банкыг нөгөө рейс загч буюу бүтцийн өрөлт хийсэн банк байсан байхгүй юу? Тэгээ тэрийг $5 хувьчилсан гэдэг юмар 3 сарын дараа элбэгдэрж засгийн газар огцорсон. За тэгээд дараа нь 6 сар үүрэг үүсгэж хамгийн урт үүрэг үүсгэж засгийн газар. Яагаад 6 сар байсан гэхээр тэмцэл нь ерөөсөө зоргийг болгохгүй тулд. Яг тэр нөгөө талаас нь одоо багуун дөрөнхөдөг чинь тэр нь болохоор зоргийг болгох гэдээсэн. Зоргийг болгохгүй тулд халзан амбалдыг 7 удаа дэвшүүлсэн. Тэгээс үүлдэн зоргийг болгохгүй тулд дараагийн алхууд хийгээд тэгээд яг тэр явсаар байгаад өдөр нь явсаар байгаад сүүлдээ зориг маань талигач болсон. Гэтэ би нэг бол тэгсэн гэж холбож хийж чадахгүй шүү дээ. Зүгээр би лог дараалал хийж. Амбалдгой чинь 6 биш 7 байлоо. 7 байхгүй юу? Тэг оруулаад ирдэг буцаагаад ирдэг нэг тийм. Эдгээр ч гэсэн заавал болгоно гэдэг. Ягаад тэгэхээр нөгөө цаанаас нь өгч байгаа нэр нь зориг, наран цацалт, миний санаж байгаагаар өмнө говийн баяр сайхан, амар жаргал шүлүүд хэдүүний нэр өгөхөөс халдлагын зөвшөөрөхгүйсэн байхгүй юу? Мөн үү. Тэгэхдээ хамгийн магадaltaй нь зориг байх магадaltaй байсан. Тэгэхээр та нар логкор болчих. Зүгээр л дэд үтсийн сайд дээр хурал өдөрдөө Чингис хааныг өөртөө айгаж чадахгүй учраас зоригоор унгуулж авчаад дэд үсэг тохирчоо мөрчаад дараа нь зоригийг болгохыг гэж өгтлээ айжсэн хүмүүс чинь ямар юмны найз байх юм бэ? Тэгээ чаддсан бол элбэгдэрж тэр яриад байгаа Америкаас наттай нүгээрээ мэтгэлцэж болно мөн үү? Тэгэхээр элбэгдэрж ер нь элбэгдэрж хэлэхэд элбэгдэрж чи одоо ингээд Монгол улсад 30 хэдэн жил гай боллоо ш 2 удаа ерөнхий сайд 2 удаа ерөнхийлөгч хийлээ. Чиний үгээр миний олон жил яриад байгаа долларын колоничлол Монголд бий болсон. Гол гардаж улс орноо долларын эзэд авчиж өгсөн хамгийн том алуурч юм байхгүй юу? Маш жижиг гар штэ. Аймхаа худалж арчаагүй. Тэгсэн мөртөө нөгөө энд тэнд өөр тэмцэл хийхээр яг одоо энэ оюун эрдэнэд орж иж ярьж байгаа шиг ингээ ярингуут нь бүгдээрээ өөртөө тэмцэж чадахгүй юм чи элбэгдэрж дээр мэргээд ингээ элбэгдэржийг урдаа барьцдаг. Та элбэгдэрж ерөнхийлөгч болонгуудаа өөртөө алтан юмыгаа яалаа да. Өөрийг гаргаж ирсэн арсенал мандагаа бүгдийг айлгсан шорон тийхийг хийгээд нөгөө манай лөөмөдийн ганц их нүүрсээр хийж өгөөд байн оюун эрдэнэг дэмжиж байгаа. Энэ залуу анх удаа бүр ерөнхийлөгч нь барьцаанд нь орцсон. Ерөнхий сайд нар нь том гишүүд нь барьцаанд орцсон. Тим юмыг анхны ингээд бүр жимийг гаргаад мөс зүсгчийг тэмцээд эхэлчлээ. Тийм учраас энэ дээр чинь би бүрэн чөлөөтөө дэмжиж хүн амьтанд уриалаад оюун эрдэнэ яг энэ тэмцлийг монголчууд нь нийл тэмцээрэй гэх. Тэгэхдээ оюун эрдэнэ маань тэмцэл маань болохоор нөгөө тэмцэл чинь 3 шаттай байхгүй юу? Хүнтэй тэмцэх, асуудалтай тэмцэх, тогтолцоотой тэмцэх. Тэгэхээр манай хүн бол тогтолцоотой тэмцэлд орж чадахгүй. Гэхдээ хүн нэг ингээд хүнтэй тэмцээд ихэлсэн дараа нь асуудал буюу эрдэнтийг буцааж авсан. Хөтөл дарахныг буцааж авсан. Энэ чинь асуудал байхгүй. Энийг хийж чадсан хүн хүссэн ч тогтолцоод очих ёстой. Үчигдэр хонгил угсарсан бол тэр Монгол улсын авилгын индекс гээд Монголыг дотноос нь гаднаас нь харж байгаа. 120-с 72 доо орох уу? Монгол улсын шүүхэд итгэл 18 байснаа 65 болж босох уу? Монгол улсын шүүхийг би тэр дээд шүүхийн дараагаар нь далимдуулж барих байсан бол тэр дээд шүүхийн дараагаад байдаг хамгийн том их мэдл тэр шүүгчдийн цалин мөн бүх юмыг шийддэг, шалгаруултыг шийддэг шүүхийн ерөнхий зөвлөлийг би тусад нь гаргаж хууль гаргаж батлуулж байгуулах уу? Ийм юм би хийх үү? Хийхгүй байсан. Энэ бүхнийг хийж Монголын шүүхэд тийм өөрчлөлт орсон учраас Монголын шүүхийн ихтгэлцэл гэдэг юм буусаа. Юу хонгил угсрах, юу яах? Тэнд зүгээр л өөрсдөө гүйж явсан улсууд нь хонгил гэдэг нэр дурдаад тэгэл яриад тэгэл тэр улсууд өөрсдөө хохирогчийн дүрд тоглож л энэ нэрийг явуулж байгаа.
элбэг дорж ерөнхийлөгч асан ч юм уу байжгаад нэг юм өрөөнөөс ингээл тийм супер мэдрэл хийгээл тий. Одоо таны хилээд байгаа энэ тэмцлийг чинь модон жорлонд ялаас ивхтэй зүүрлээд байна шүү дээ. Би зүгээр одоо нөгөө сэтгүүлч хүний хувьд боддог байхгүй юу. За тэр яриаг ингээ бүтэн сонсохоор элбэг дорж ерөнхийлөгчийн нэг амар ихтгэл үнэмшилтэй байгаа зүйл нь бол энэ шүүх юм билээ шүү дээ. Тэгээ Монголд бол одоо шүүхийн хараат бас шүүх бас байгаа юм байна гэдэг итгэл байна гэдэг ингээ шүүхтэй амар итгэж байгаа. Энэ тохиолдолд ирээд энэ одоо шудраг гэж үнэлж байгаа өөрийнх нь үнэлэмжээр тэр шудраг байгаа шүүхээр шүүлэгчгэд яага болдгоо болоо гэж боддог байхгүй юу. Ер нь эрдэнэ бэлгэнч байна уу, элбэг доржинч байна уу, сайхан бэлгэнч байна уу. Тэгээ энэ хүмүүс зүгээр одоо шүүхтэй итгэж байгаа улсууд айцгүйгээр ирчихэд яг юу саат болоод байна вэ? Одоо наад чинь би ч гэсэн бас үзэж байгаа олон түмэндээ хэлмээр байгаа. Монголын ард түмэн ээ. Яг мэдээж амьдрал хэцүү, буруу санхүү, мөнгөний толцоос болоод оюун эрдний ажилч бас сайн явахгүй, хүнтэйгээ тэмцээ асуудалтай тэмцсэн мөртөө тогтолцоогоо хийж чадахгүй, нам дотор нь маш олон валютын сангийн даалгаврыг биелүүлдэг хүмүүсээс ихтэй зөндөө хүмүүс байгаа. Чинь одоо тухайн үед намбарын их хөрийг барьж шийдэж явахдаа элбэг дөржин хэлсэн үг байгаа. Борхоор дээрч очиод хэлдэг, байнга дараа нь өөрөө өсөж гарч иж ярьдаг юм нь. Тэ? Гутлаа тасаа зангаагаад өгөөд очоо гэдэг. Тэр одоо зүгээр элбэг дөржид хэлмээр байгаа. Элбэг дөржөө чи тэ? Тэр Америкаас худлаа ингээд барьж чадахгүйгээр тэ? Шууд барьж ингэ шийдэх чадахгүйг далиндуулаад худлаа хоёлаа 100 мөмөр сайхан мэтгэлзий ч шиг алиархийн оронд зүгээр хүрээд ирээ. Чамаас болоод элбэг дөржөө чи гарц ухтснаас болоод. А дээр нь танаа сагал эрдэмтдэгчин гарц ухтснаас болоод. Тэр сайхан бэлэг гарц ухтснаас болоод. Худалдаа хөгжлийн банктай холбоотой, Эрдэнэтийн 49-тэй холбоотой хөтөл тий дархны төмөрлөгийн үйлдвэртэй Монголоос цэвэрлэмтэй олон лицензтэй холбоотой том лоуны чи хэрэгчин сайн мөрдөн байцаатлаа буцаж байгаа байхгүй юу. Бид нар чи өөрсдөө нөгөө нэгдүгээр шүүхтэртэй нөлөөлдөг гэсэн үг. Хоёрдугаар энэ тогтолцоогоо сайн мэдж байгаа учраас бүр үнэхээр шийдэх гэдэг нэнгуут нь гарч зогсож байгаа. Хэрвээ шийдэхээр биш байсан бол энэ ч ингээ байж байгаа байхгүй та. Тэр гарцсан байхгүй нөгөө шудаг шүүх ч юм уу шудаг биш ч хамаагүй аргагүй үнэн нотлох баримтанд тулагдаа шийдэгдэх болонгууд чинь элбэг сайхан бэлгэнд гарч зогтаад араас нь элбэг дөрж сахны гараа зогтцсон. Энэ хэргийг шүүх шийдэж чадахгүй сайн мөрдөн байцаалтлаа буцааж байгаа чи эднэр тэг гаднаа судлаа ингэж баатар царайж ярьж хагаад сонгуул хүргээд оюун эрдний унагч өөр тэмцэхэн байхгүй гэсэн ийм л тооцоотой байгаа байхгүй да. Тэгээ Монголын ардтанд бие зөвлөх гэдэг нь ихээр оюун эрдний шүүмжлэг засах юм бол тустай. Оюун эрдний ихлүүлсэн энэ элбэг дөрж сахал мэтийн өвчтөг нэг эзэнтэй хувийн компани банк гэдэг нэртэйгээр улс орноор тоглолдог, улс төрөөр тоглолдог, намаар тоглолдог, ард түмэн тоглолдог, улсын эдийн засгийг алдаг, энэмийг зогсоох. Дээр нь элбэг дөрж мэтийн улс орноор 30 хэдэн жил тоглолцсон хүмүүсийг дахиж хизээч нь Монголын ард түмэн нөлөөлөхгүй, арч нам нөлөөлөхгүй болгож тэрвээ арч нам нь үнэхээр элбэг дөржийн бүдгэл дахиад засгийн хэрэгт гарах гэдэг нь тэрийг зогсоох нь өөрөө маш чухал учраас яг энэ асуудал дээр нь оюун эрднийг дэмжих хэрэгтэй болчиход байгаа байхгүй тийм чинь хоёр тусдаа салгаж зааглаж ялгаж ээж ард түмэн өөрөө бодох ёстой кейсүүд байхгүй юу. За боллоо доо. За бид тэр ерөнхийдөө ярилцгийг танаас асуучи хариулт авчий гэсэн сэдв бол ерөөс илгийн хүрээнийхэн байгаа. Би аль нэг тийм улс төрийн нам ч юм уу бүлэглэлд хамаардаггүй. Оюун эрднийхээ юуг нь дэмжих ёстой юм, юуг нь шүүмжих ёстой. Тийм учраас би эсэргүүцдэггүй байхгүй юу. Шүүмжлээд оюун эрднийг засчаасаа гэдэг. Ягаад тэр энэ хүүхд чи үнэхээр сүүлийн 34 жилд гарч ирсэн анхны хүн байхгүй юу. Тэрсмэ намын дараа ерөнхий сайдын тийм өндөр аранктай статустай мөртлөө миний олон жил тэмцсэн банкны эзэн гэдэг нэртэй ловчтой хэсэг. Тэдэрт барьцаалагдсан улс төрчид тэрсмэ Монгол улсын ерөнхийлөгчийг 2 удаа тэ ерөнхийлөгчийн албыг хассан элбэг дөрж мэтийн хүмүүсийн хэсэг зоригтой тэмцэнэ гэдэг чинь айгүй чухал. Тэгээ нам дотроо байж байгаа Мегомбиг бол Бадамжуна гэдэг яг цагаал эрдэнэлиг өөрийнх нь хүмүүс шүү дээ. Тэдэртэй ч гэсэн тэмцэх айгүй чухал байхгүй да. Тийм учраас яг ийм юм дээр нь бол оюун эрдэнийгээ биеч байнга дэмжин, цаашид дэмжин, түүхийн гэрчлүүлж энэний зөв гэдгийг ярина. Мөн үү? Ард түмний ч гэсэн энийг ялгаж саагалж яг энэ тэмцэлтээр нь бол оюун эрдэнийгээ дэмжээсэй гэж уриалмаар байна. Цаашдаа тэгээд энэ тэмцэлээ хийгээд явхаар оюун эрдэнэ маань хүнтэй тэмцэх шатаад аваад, асуудалтай тэмцэх шатаад аваад, тогтцооны шинжилгээ харин бид нар шиг энэ мөнгө хүлэгчээс салгая. Сагал эрдэнэлийг гэдэг хүмүүсээс салъя. Банкыг ард түмний банк болгоё. Мөн үү? Долларын эзний колоочдыг арилгаад чөлөөтөө нөгөө геополитикийн нөхцөлөдөө засаад Монгол улс өөрийн гэсэн үндэсний мөнгөний шинэ бодлоготой болъё энэ төргээд тийм юм дээр бол харин хамтдах дээр бол тал талаас нь оюун эрдэнэ ухаан сэхэрлийг өгөө шахаад мөн үү ингэ нөхцөлдүүлээд тэгээ явах хэрэгтэй гэж үздэг учраас л тэр тал дээр бол оюун эрдэнэтэй хамтарч ажиллах оюун эрдэнэ шүүмжлэх магадгүй зарим үед бол оюун эрдэнэтэй тэмцэх хэрэг гарч магадгүй. Гэхдээ энийг ялгаад яг одоо байж байгаа юм дээр гів гүнтийн нэг элбэг дөрж юм өсөж гарч ирж тий би бол өөртөө үнэхээр Монгол дургу үрсэн байхгүй юу. Энэ хүний Монголд хийсэн гайг бол шүү дээ. Бүр хэдэн 100 мянган жилээр хүмүүс дурсах байхгүй юу. Ард түмэн тэнийг биш. Баталгаатай 100 жил 200 жил
Тэгээ 300 400 500 жилийн дараа энэ хүний ямар гай хийснийг улам л их түүх баталгаажуулна. Тийм л арчиг хүн байхгүй дээ. Тэ. За баярлалаа. За баярлалаа. Яргүй нойтон сэлбэтэн. Гар цэвэр бол бие эрүүл. Витагрипин чэсэрхэн